Сайн байцгаана уу? За нөгөө хурууных нь ингээд оюунууд нь өвдөөд за тэгээд одоо зарим нь бол одоо нөгөө мойног болох гэдэг те одоо хивээ алдаа хэлбэрээ алдаад за ингээд мойног болоод байгаа. За өглөө босчиход ингээд гацаад байдаг. За миний бол сүүлийн үед энэ дунд хуруу маань ингээд гацаад байдаг болчихсон байж байгаа. За мөн энэ нөгөө бугын асуудалтай те. За жишээлбэл миний бол энэ бугынд маань ингээд яс ургалттай байдаг. За ингээд бугынд ингээд яс ургасан тохиолдолд ерөнхийдөө бас хөдөлгөөний хязгаарлалтанд их ордог. Бас их өвдөлттэй байдаг. Ингээд арагшаага одоо гараа нуглах тийм ингээд ийм хөдөлгөөнүүдийг ерөөс ингэж хөдөлгөөнөө ингэж хийх чадхаа байдаг. Тэгэхээр за ийм асуудалтай хүмүүст бол одоо бас зориулсан хурууны дасгалыг оруулъя. За тэгэхээр эхлээд ингээд хуруугаа ингээд алгаа сайхан дээшээ харуулад чинь за хажуу тийшээс нь хажуу талаас нь харуулвал арай дээр юм болов. За ингэчээд за ингэснийхаа дараа яг үе үеэр нь сайхан ингээд нуглана. За ингээд нуглаад за яг ингээд одоо гурил илтж байгаа юм шиг те ингээд одоо хумяад гурлаа ингээд хумдэн штэ бөөрн килод те яг тэрэн шиг ингээд за тэгээд яг бугуугаараа ингээд бүх юунуудаа нуглаад арагшаага за буцаагаад сайхан ингээд тэнэлгээд за бүгдийг ингээд сайхан тэнэлгэн. За яг ингээд 10 удаа. За бүр арагшаага ингээд сайн нухаж өгнө шүү. За ингээд за тэнэлгэн. За. За ингээд 10 тоогоор энэ дасгалыг ингээд хийгээрэй. За ингэснийхаа дараа за алгаа доошоо харуулчихж хагаад за ингээд сайхан хуруунуудаа сайхан ингээд сарваалгана. Батгаад сарваалгана. За мөн л 10 удаа хийгээрэй. За ингэснийхаа дараа гараа ингээд сайхан нийлүүлээд за хоёр чигчийн хуруугаа хооронд нь за ядам хуруугаа, дунд хуруугаа нийлүүлээд долоовор хуруугаа, эрхий хуруугаа гэд бүх хуруунуудаа хоёр хоёроор нь ингээд хооронд нь нийлүүлнэ гэсэн ингээд. Яа. Ингээд нийлүүлээд ингэхдээ жоохон хүч өгөөрэй заа ёо. Жоохон хүч өгөөд тэгээ сайхан сарваалгах цагаад хүч өгөөд заамун ингээд 10 тоогоор хийгээрэй. За үүнийхээ дараа гараа ингээ урагшаагаа сунгачж агаад за урдлынхаа нөгөө гараа атгаад за арагшаагаа нугалж өгнө арагшаагаа. За ер нь энэ бугуу өвдөж байгаа тохиолдолд бол энэ хөдөлгөөний хязгаарлалтанд ордог гэдгсэн шүү дээ. Тэр яг энэ ингэж чадхаа яг энэ хөдөлгөөн идрэх хэцүү болдог. За миний хувьд бол бас яг тийм байдаг. Жишээлх юм бол дугуй унахад одоо нөгөө дугуйны бариулыг ингээ барай явж байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж удаан барихаар миний гар их өвддөг учраас би нөгөө дугуйныхаа бариулны хажуу талд нь энэ ивэр ингээ хийчдэг. За тэгээ иврээсээ ингээ барай удаан явж байгаа тохиолдолд ингэсэн байрлалаар иврээсээ барай явчихаар энэ дугуй маань бол өвддөг. Тэгэхээр энэ байрлал энэ хөдөлгөөнд их айгүй одоо өөрчлөлт ороод байдаг. Тэгэхээр замун ингээ гар дээр одоо ингээ дарах ч юм уу те гараа яах ийм хөдөлгөөнүүдийг бас хийж чадгаа байцдаг. Тэгэхээр ингэж сайхан гараа арагшаага нугалж татаж. За энэ сайхан үеэрээ ингээ сайхан яаж өгөх гэсэн сунгаж дараад. За буцаагаад гараа дээшээгээ алгаа дээшээ харуулчихж агаад за мөн арагшаагаа сайхан ингээ татна. За ингээ яг 10 тоонд ингээ бариад хоёр гараа ээлжлээ шүү. За яа би зөвхөн нэг гараараа хийж байгаа. Хоёр гараараа сайхан ээлжлээд хийгээрэй. За ингээд хийгээд байх юм бол ерөнхийдөө энэ хөшөөлт тэр одоо мойног одоо болохтой хэлбэрээ алдах замун энэ дугуй өвддөг энэ ясны асуудалтай хүмүүс өдрөл харьцангуй гайгүй болдог байж байгаа. Аль болох та нар маань бас өдөрт ингээ 2-3 удаа ингээд бас 2-3 цагийн зайтай те ингээ сайхан хөдөлгөөд ингээд энэ дасгалыг ингээд хийгээд байгаараа гэх юм бол хамаагүй тэр одоо хөшөлт тэр юмуд чинь маш сайн сайжирдаг. За миний хувьд бол энд ингээ ясварсан. За энийгээ бол бас нөгөө хусуул гэдгсэн. За тэгээ би өөрөө хусуулаагүй. Яагаад гэх юм бол буцаад ургадаа гэхлээр нь би хусуулаагүй. Гэхдээ ингээ дасгал хийснийхаа хүчин тэр хөдөлгөөний маань хязгаарлалтаа энэ өвдөлт төр маань харьцангуй гайгүй болчихсон. Одоо ерөнхийдөө
бол нэлээд сайжирчихсан юм байж байгаа. Тэр энэ бугуй энэ өвдөж ингэсэн тохиолдолд өдрөө бас л хэцүү байдгийн шүү дээ. Ингээ гар дээрээ сунаадаг те эсвэл гар дээрээ ингэж яах гэдэг маш олон зүйлүүдийг бид ингээ хийж чадхаа байцдаг ийм хөдөлгөөнүүдийг. За тэгэхээр та нар маань энэ тасгалыг ингээд сайхан хийгээд байгаарай.